Крипто болвол тийм үү? Хөрөнгө оруулалтын хэрэгсэл болсон шүү. Ялангуяа биткойн, этрүүм гэдэг зүйлийг болвол сая энэ хуулиар баталсан. Хэрв та крипто сонирхдаггүй эсвэл сонирхдаг болвол энэ крипто зах зээл болвол дараагийн маш том. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр 8 сарын 13-ны өдөр болж байна. За саяхан дэлхийн санхүүгийн зах зээл дээр нэгэн нөлөөлөх мэдээлэл хийсэн зүйл нь Дональд Трампын маш том шийдвэр байлаа. За энэ юу байсан бэ гэхээр 8 сарын 8-нд хийсэн. Америкийн нэгдсэн улс тэтгэврийн сан гэж байдаг тийм. Тэтгэврийн санд хөрөнгө оруулалтын багцад криптог оруулах төслийг барьсан. Энэ юу гэсэн үг вэ гэж тийм. Криптог буюу биткойн, этрүүм ер нь бол голцолж байна. За тэгээд мэдээж XRP эдэр нь бол орж ирэх баг. 12.2 их 80 долларын оруулах ийм шийдвэр гаргасан байна. Нэг хоёр дэж юу вэ гэхээр ер нь крипто бол жоохон хар бараан нэртэлтэй олон жилийн хугацаанд. За энэ хугацаанд бол банкуд ямар арга хэмжээ авдаг байсан бэхээр крипто үйл ажиллагаа явуулдаг банкуудыг дансыг хаах, бойтоглох ийм арга хэмжээнүүдийг бол авдаг байсан болвол Дональд Трамп бол энийг нь хоригдсан шийдвэр гаргаж чөлөөтэйгээр данс нээж үйл ажиллагаа явуулах энэ боломжийг олгосон иймэрхүү зүйл болсон. За тэгвэл хэдүүлээ биткойны талаар ерөнхийд нь том том өсөлтүүдийг сонирхож үзье л да. За анх бол Сатоши гэдэг хүн бол гаргасан гэдэг ийм цуу болон шуун бол байдаг. Гэхдээ энийг бол бид нар бодиттой ийм хүн байдгүйг нь бол мэдэхгүй. За тухайн үед болохоор эн чинь 2008, 9 оны үед гэсэн үг байхгүй юу? Яг нөгөө нэг Америкийн нэгдсэн улсын санхүүгийн ямрал байдаг шүү дээ 2008 оны. Үүний дараагаар бол гарч ирсэн. За анхны үн нь бол 0.10,9 доллараар бол гарч ирсэн юм түүхтэй байдаг. За тэгээ анхны том өсөлт бол 2011 онд бол 32 доллар руу орж өсөж исэн байж байдаг. За тэгээ энэний дараагаар бол огцон унс нь болохоор тухайн үед бол биткойныг төлбөр тооцооны хэрэгслээр бол Silk Road гэдэг нэг юм хар захаар тий биткойноор дамжуулж бол хар тамхи мамхи ч юм уу иймэрхүү хууль бус зүйлийг авдаг ийм бизнес маягийн юм бол байсан байдаг. За тэгээд тэрнийг нь бол холбооны мөрдөд авчиж шалгаснаасаа болж бол энэ унжсэн ийм түүх байдаг. За дараагийн том өсөлт бол 2013 онд бол 1242 доллар хүртэл бол өсөж исэн ийм үйл явц бол болж исэн байдаг. За тэгээ бидний хамгийн том мэдэх өсөлт бол 2017-оос 18 оны хоорондох тийм. Энэ үед юу байсан бэ гэхээр 800 доллартай байсан биткойн 20,000 доллар хүртэл бол өсөж исэн. За эндээс эхэлж бол дэлхийн нийтээр жижиглэнгийн арилжаачид бол крипто зах зээлийг бол хүчтэй сонирхсон. Ялангуяа монголчууд бол айгүй их бол орж исэн бид нар бол мэдж байгаа тий. За дээрэс нь нөгөө ард санхүүгийн нэгтгэл гэдэг дээр одоо очиж биткойныг бол оочолж авч исэн ийм түүхүүд бол байж идэг. За тэгээ эндээс юу болсон бэ гэхээр 20,000 доллараас 3,000 доллар бол унсан. За энэ дээр маш олон одоо жижиг койнууд те альткойнууд гарч ирсэн. За энэ койнууд бол ихэнх нь бол ийм спам маягийн койнууд байсан нь зах зээл итгэлийг бол унгааснаар бол зах зээл бол унсан ийм түүхтэй байдаг. За эндээс бол ерөнхийдөө томчууд бол нэлээд шүүмжилж ирсэн. Ялангуяа Warren Buffett бол биткойн бол тэг хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш ээ гэдэг зүйлийг бол ярьсан. Энэ бол одоо тий онлайн мөнгө энэ төр цахим мөнгө энэ төр гэдэг бол биш ээ. Энэ бол зүгээр бараа тавар юм а гэдэг бол агуулгууд бол гаргаж эхэлсэн. Ийм үйл явдал болж исэн. За тэгээд дараагийн өсөлт бол 2020 оноос бол эхэлдэг. За энэ өсөлт бол 68 мянган доллар хүртэл өсгсөн байж идэг. За яагаад өсгсөн бэ гэдэг маань болохоор тухайн үед бол корона гарсан, хүмүүс гэртээ суусан, мөнгөтэй байсан, мөнгөөрөө арилжаа хийсэн. За арилжааны мөнгө бол хөрөнгөний зах зээл рүү, алт руу, хувьцаа руу, за тэгээд крипто руу, биткойн руу орсноороо 68 мянган доллар бол өссөн байж идэг. Тэгээд 68 мянган доллароос 21 онд бол унсан. За унсан шалтгаан нь мэдээж нөгөө Солонгосын алдарт Terra болон Luna гэдэг койны ловер. За дээрэс нь Америкийн маш том бирж FTX гэж бирж дампуурсан 32 тэрбумын алдагдлалд орсон. За энэс бол зах зээл бол унж бол юу руу орж исэн байдаг. 16 мянга руу орж унсан байдаг. За харин 22 оноос бол зах зээл сонирхож эхэлсэн шалтгаан нь болохоор том хөрөнгө оруулагч нар бол биткойн руу орж эхэлсэн. За ялангуяа Эл Салвадор гэдэг улс жишээ нь тийм биткойныг бол хүлээн зөвшөөрч биткойн руу хөрөнгө оруулалтуудыг хийж эхэлсэн. Ер нь бол томчуудын хүлээн зөвшөөрсөн үйл бол 2022 оноос эхэлж
За зарим нэг бирж дээр Nasdaq-ийн өрнгийн бирж дээр ETF болон бүтээгдэхүүн болж гарснараа болвол дараагийн одоо зах зээлийн нэвтрэл бол эхэлсэн байж байгаа. За ингээд 2024 онд Дональд Трамп ерөнхийлөгч болсонтой холбоотойгоор тийм үү биткойны үнийг 67,8 мянган доллароос 100 мянган доллар руу шидсэн. За яагаад вэ? Дональд Трамп гэдэг хүн болвол криптод ээлтэй гэдэг энэ мессежийг бол гаргаж ирсэн. За тэгээд мэдээж хамгийн том маркетингийг хийсэн хүн бол Elon Musk байсан тийм Dogecoin-ы эзэн. Тэгээ энээс улбалаа 120 мянган долларт хүртэл өссөн coin маань саяхан тийм 8 сарын 8-нд Дональд Трампын одоо юу баталсан төсөл. За энэ юу гэсэн гэхээр түрүү хэлсэнчлэн тий 401 гэдэг төсөл ядаа. Энэ юу вэ гэхээр хөрөнгө оруулалтын сангуудын багцад криптог оруулж ирнэ гэдэг мэдэгдэл хэлсэн. За хөрөнгө оруулалтын санд крипто багтаана гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг тий. За бид нар мэднэ. Энийг бол хөрөнгө оруулалтын тэтгэврийн сан гэж яриад байгаа тийм. Монголын тэтгэврийн санг бол бид нар юу гэж ойлгодог вэ гэхээр нийгэм даатгалын сан тэтгэврийн сан гэж ойлгодог. Нийгмийн даатгалын сан болвол мэдээж Монгол улсын засгийн газарт бол харьяалагддаг. Гэдэг бол бусад хөгжингүү улсуудын тэтгэврийн сан нь хувийн сангууд бол байж идэг. За тэгээ хувийн сан нь яаж ажилдаг вэ гэхээр хүн цалингаа аваад цалингаасаа тодорхой хувийг тэтгэврийн сангуудаа ингээд хуримтлал болгоод үүсгэж идэг. Тэр сангийнх нь мөнгийг нь хөрөнгө оруулалт тэтгэврийн сан болвол өсөх үйл ажил явж идэг. За энд юу ордог вэ гэхээр мэдээж хувьцаар оруулна, бонд руу оруулна, үйлдвэрлэл хөрөнгөөр оруулна. Аль болох урт хугацаанд өгөөжтэй найдвартай хөрөнгө оруулалтуудыг хийж идэг. За тэгээд Америкийн иргэн тэтгэврт гарахдаа тийм үү дунджаар 2-оос 3 сая долларыг болвол тэтгэврийн сангаасаа бол авдаг. Тэгээ энэ мөнгөөр бол үлдсэн хугацаанд амьдрах баталгаагаа гаргаж идэг. Ингэж мөнгийг бол өсгөдөг бол Монголын тэтгэврийн сан бол яадаг бах вэ? Энэ мөнгийг зөвхөн хадгалаад өөр зүйл рүү зарцуулаад дундаас нь завшаад тэгэнгүүт тэтгэврт гарч байгаа хүмүүсийн мөнгө яадаг вөхөр дуусчингууд одоо ажил хийж байгаа хүмүүсийн нийгмийн даатгалыг нь авч одоо тэтгэврт байгаа хүмүүсийн тэтгэврийг урд хормоогоор хойд хормоог нөхөх маягаар энэ хүү явдаг энэ систем нь эргээд эцсийн дүндээ бол тэтгэврийн санг бол унгааж байгаа. Тэгвэл энийг бол одоо юу гэдэг Америкийн шиг иймэрхүү оруулах юм бол ирээдүйд бид нэр тэтгэврийн санг яах нь биткойн руу хөрөнгө оруулалт хийж мөнгөний өсгөж хүн болгонд ашигтайгаар явуулах боломжийг болоод бүрдүүлнэ гэсэн үг байхгүй юу? Ийм зүйлийг л сая багцд нь Дональд Трамп оруулж ирсэн. Нэгсэндөө албан ёсоор крипто болвол тийм үү? Хөрөнгө оруулалтын хэрэгсэл болсон шүү. Ялангуяа биткойн, этрүүм гэдэг зүйлийг бол сая энэ хуулиар баталсан. Хэрв та крипто сонирхдаггүй эсвэл сонирхдаг бол энэ крипто зах зээл бол дараагийн маш том одоо арилжааны хэлбэр болох учраас та энийг сурыг гэж бодож байгаа бол яг одооноос эхлээрээ танд бол хоторсон зүйл бол байхгүй шүү. За тэгээ энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөе. Тэгээ дараа дараагийн дугаар илүү дэлгэрэнгүй сонирхолтой мэдээлэлээр уулзъя. Нэрээ та бүхэн саваад арчиж байгаарай. За тэгээд бас